жаргал тулгындан зэрэгдэхэд аргадын утта сунагхан хөврөөд хот алимин сүрэг налласан хөтөн утаг минь амар амгалан сунаг цинхэр уняр татат гурамсаа Монгол түмэн маань эртээр үеэсээ л бас одоо хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбар дээрээ дүшгэлэн ингэж одоо бас хөгжсөн Монгол улсын бас дэлхийн нийтэд ондооших нэг одоо гол онцлог нь бол энэ одоо хөдөө аж ахуй тэр дундаа энэ бэлчээрийн мал аж ахуй дээрээ дүшгэлж ингэж явж байгаа. Сүхбаатарын аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн гол орлого олж байгаа салбар ч гэсэн манай мал аж ахуй байдаг. За тэгэхээр мал аж ахуйн энэ салбарыг маань үзий зэрэгтэй бас одоо халуунд нь халж, хүүтэнд нь хөрж ингэж одоо нуруунд дээрээ үүрч явж байгаа гол хүмүүс бол одоо манай малчид юм аа. Тийм учраас энэ малчтаа бас урамшуулж за цаашид дахиж одоо бас ажиллах урам зориг өгөхүүднээс Монгол улсын хэмжээнд тэр аймгийн хэмжээнд тэр малчтаа бас одоо авраг малчнаар өргөмжилж одоо ингэж бас урамшуулдаг урамжилтай. Энэ жилийн хувьд бол Сүхбаатарын аймгийн хэмжээгээр нийт одоо 29 малчин өрхийг бол одоо аймгийн авраг малчин өрх манай төмөн зогтсомаас бол бас 3 малчин өрх авраг малчин гэсэн ийм сайхан эрхэм хүндтэй цолыг хүртэж байгаа. За тэрний одоо нэг нь бол манай одоо цог эдрийн маань гэрүүл бас одоо олон жилийнхаа ажиллаж хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд аймгийн авраг малчин хэмээх ийм одоо сайхан нэр хүндтэй цолыг авах болцлыг хангасан байна. Тэгээд цог эдрийнхаа гэр бүлд нийт одоо Сүхбаатарын аймгийнхаа ард иргэд за мөн цуг явж байгаа баг бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс ах トゥ төрөл төрөсөд та бүхэнд бүгдэнд нь бас одоо авраг малчин болсонд бас баяр хүргэж байна. Ардимин сэтгэл амгалан альчин гичин хүрлцэн ирэхэд нутаг усара нарийн дуграатай буцах шуудын ганганах аялгуунд алсаад суугаа ээж минь бодогдоно сунаг цинхэр уняр татат гурамсан улаас минь намайг ивэнэ. За бид аймгийн авраг малчин өрхөөр шалгарсан Төмөн цогт сумын Лүмб багийн малчин нэргүүн цог идэр гэргийн одон гэрлийн наран туяа нартай та бүхнийг уулзуулахад бэлэн болоод байна. За юун түрүүнд аймгийн авраг малчин өрхөөр шалгарсан та хоёртоо баярын мэд хүргэе. Тэгэхээр таны хувьд 10 гаруй жил мал маллаж байна гэсэн тийм ээ. Тэр ер нь одоо энэ хугацаанд ер нь мал маллах арга ухааныг ер нь хинээс суралцж ирсэн бэ? Энэ талаар яриагаа эхлэе. Бид хоёр бол нутгийнхаа ах чихнэрээс аав ээжээсээ тэгэл Тэг хүүхд байгаас. Түрүүн бас дотор ярьж байгаа тэгжээс аах нь ингээд ер нь маа залуучууд 20 30 малтай. Тэгээд айлын ингээд нэг мал хардаг байсан. Тэгээд маш богино хугацаанд малаа өсгөж үржүүлж чадсан гэж байна. Энэ тухайгаа хэлж та. Тийм ээ тий. Бид хоёр ноолрохоо мөнгө зөнгөр ямаа ихтэйвэл хонь аваад хонь ямаа маань сүүл өхөр аваад тэгээд алмаа сайхан өсч мэн хүрсэн байгаа. За таны хувьд ер нь одоо мал маллах ямар байна? Ер нь эмхтэй хүн мал дээр авах бол нэлээ ер нь хүнд ажилдаа тооцогддог штэ тийм ээ. Өглөө хідэн цагт босч ийн ямар ажил хийгээд хідэн цагт ороо гэртээ орж ийн.
Өглөө эртэл болсон шүү дээ. Нар гарах юм уусаа. Тэгэл 5 мав гээл тэгэл ажлаа тусгаал гэртээ орно. За цүү цаа дээр хэлбэг ах уу? Өөрийнхөө боломжоор авчна. Хэдэн нэр төрлөөр авч байна? Урам ааруулаад сүүгээл эдгээ урмал өөр юм ахгүй. За тэгэхээр өнгөрсөн жил бол ерөөхдөө маш хүнд жил буюу жинхэнэ хинэн сайн малчин бэ гэдгийг одоо шалгасан жил боллоо гэж харж байгаа л да. Өнгөрсөн жилийн зузыг хоёр маань ер нь хэрхэн яаж давв? Ямар одоо арга барил техник ашигласан бэ? За өвс жилээ сайн гайг авах үлдсэн. Гэхдээ бас манай Сүхбаатар аймагт тодорхой хэмжээний айхтар болсон ч гэсэн манай юунаас арай баг зэрэг гайгүй байсан байх гэж бодож байгаа. Хашаа хороогоо ер нь хэр сайн бэлдсэн байсан? Ер нь бол хашаа орол манай аймагт чухал юм шиг шүү дээ. Тий. Одоо зарим айлууд бол тэгдэм байна л да, нутаг нутгийн онцлогоос хамаарат ч юм уу баг малынхаа ингээ шилбийг нь боох ч юм уу тийм ийм арга хэмжээ авдаг юм байна. Тэгэхээр танай хувьд бол ер нь одоо энэ тамир тийхээ дутаж байгаа малаа яаж одоо ингэж тэнхрүүлтийн тэр арга барилаасаа хэлээч ямар одоо хэвэгт хижээл өгдгийг зарим ус одоо шөл өгдөг гэж надууны илэг өгдөг хинэ өөр арга барил байдаг юм байна. Танай хувьд яадаг вэ? Манайх бол оюус Улаанбаатар өгөл хэвэгтэй тэл өгдгийг өөр юм л өгдөг юм аа. Тэрнгэл тамиртай нь. Тамиртай. Тэрнгэрээ. За тэгэхээр таны хувьд одоо зурагт үзэж байгаа нийт үзэгчдэд саршины мэдчилгээ төвшүүлэхгүй юу? За намайг таньдаг зан олондоо энэ өдрийн сайн сайхныг хүсье. За та телевизийн хамт олон ирсэнд баярлалаа. Нутгийнхандаа бас баярлалаа. Бүтэнд нь баярлалаа гэж. За өнөөдөр Төмөн Зогц сумынхаа Лүмб баг буюу цог эдэр аваргийнхаа одоо хотонд ирээд байж байна. Гэсэн чинь энэ хотонд үнэхээр бас бэлгшээлтэй бас сайхан байдаг юм байна. Энэ хотонд эргэн тойрон 3 жил дараалан бас одоо аймгийн авраг болсон энэ малчд маань бүгдээрээ бас байдаг юм байна. Бүгдээрээ сайхан өвлцгөөж байна уу? Сайхан өвлж байна. Энэ өвлч одоо тэгэхээр сайхан өвл болж байна да бас. Сайхан өвл болж байна. Харин. Ер нь таадаас бас нэг зүйлийг би зүгээр сэтгэлийн зүйл тодруулж асууя гэж байна. Одоо ингээд аймгийн авраг малчин болж байна. Ингээд аймгийн авраг малчин болоход ер нь шагналаа хотондоо авах нь та бүгдийн хувьд илүү сайхан байна уу? Өгөөл нэгдсэн журмаар аймагтаа очиж авах нь бас илүү юу байдгүй. Та нэг өөрийнхөө бодол санааг довчхоо хуваалцаач манай 3 аврах. Тэгээ хотонд авах нь сайхан та. Хотны хамаат найд нөхөд ах дүүмгийн дэндээс ирэх бас тэгээд хотонд авах нь сайхан байдаг. Мал дээр хотонд малчин хийж авч байгаа зүйл. Одоороо ах дүүмгийн хамаатны сар дээр тэгээд малаараа дүүмгийн сайхан жайл авчихад авах нь сайхан байдаг да. Манай хоёрын аваргын хувьд бол хотондоо авах нь. За шинэхэн аваргын хувьд юу гэж бодож байна? Миний хувьд бол одоо сайхан өргөцсөн ирээд гоё нөө сайхан малынхаа дээр энэ авраг цогцолцсондоо баяртай. Өнөөдөр ч тэгээд танай чи одоо халаар сах дуунар матн саднууд маш сайхан өргөнөөрөө цугалцаасан байна шүү тийм ээ. Цаг сайхан өнөөдөр сайхан зүйл болж ирж байна. За таад юм аа. Малчин маллаа хотондоо малчнаа шаглаа явах юм сайхан баг гэж боддог. Юунс дээр сайхан холоор юм бүгд зочид ирээд. Олон сайхан зочид төлөөлөж бүгд ирдэг болохоор хотондоо байхын сайхан баг гэж боддог шүү дээ. Харин тэ сая ирэхэд ч гэсэн ингээд одоо бид дэвдээ өвч гэсэн ингээд авраг малчны шагналт гэдэг бол бас тэр болгон олон тохиолдолд байхгүй малчтын хувьд бол бас бүтэн жилийнхаа хөдөлмөрийг үнэлүүлсэн ийм бас сайхан шагналт байдаг. Тэгээд малчтын хотон дээр ирэхэд малаа готлог болчихсон одоо хот түрээн цэвэр цэмцгэр заамаар малаа цантуулчихсан ингээд бас энэ орчин өөрөө энэ авраг малчин гэдгийн бас утга учир юм болов гэж ингэж боддог. Ингэж авч яач гэсэн та бүхэн маань бас одоо ингээд авраг малчны нэг сайхан ийм нэг авраг болцсон юм шиг санагдаж байгаа биз дээ. За та бүхэн. За та чи хотод өвлжж байгаа гэсэн үү те? За та бүхэн өдрийн мэнд. За миний хувьд бол энэ шагналыг бол одоо хөдөө яг амьдрал дээр одоо та бүгд хэлж байна. Амьдрал дээр яг авчиж өгдөг нь зүг байгаамаа. Аймаг юм уу суманд өхөр бол жоохон ер нь хүн амтнаас цуглаан сэглээ тэ ер нь
цуглах одоо энэ тэндээс ирэх улсын улсаас эхлээд нэлээд шаардлагатай болдог. Тэгээ миний хувьд бол энийг хойшид бол одоо готонд нь өгчих нь маш зөв гэж дүгнэж байна. гэриймэн тулгал батраастай том олон ардимэн төвшин өндөрлөдөгөө төрсөн улрнымэн төрийн үдэстэй шэгэ том олон ардимэн төвшин өндөрлөдөгөө 어떠고 대세계 노란 사과 홍기면 대vic답치 대세계 놓친 것은 알았디면 나스냄들도 도고 털스컴물러내면 더리 우드스 대세계 동어성 알았디면 급싱들도 도고 어떠고 대세계 алтын солимбот далбааны намирх толгоон дэшегэ ард олон түмниймэн амьдрах хүлэс өдөөгөө төрсхөм улрниймэн төрийн үдэс дэшегэ түмэн олон ардиймэн төвшин өндөрлөдөгөө 어떠고 대세계 어떠고 대세계